Сүхбаатар дүүргийн 9 дугаар хороо ногоон нуур орчимд байгуулах тус бүтээн байгуулалтын хүрээнд нийт 85 нэгж талбарын 5.5 га газраас өнөөдрийн байдлаар 74 нэгж талбарыг чөлөөлөд байна. За газар чөлөөлтийн ажил 85% үргэлжилж байгаа юм. Хотын дарга Пүрэв даваг тус байршилд ажиллах үеэр гэр хорооллын бүсгүүдэд ногоон байгууламж ихээр байгуулна. За энэ бодлогын хүрээнд ногоон нуур орчимд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбайг барина гэдгээ илэрхийллээ. За мөн явган болон дугуйн зам автомашины зогсоолыг хамтд нь шийднэ гэж мэдгдсэн байна. За уг төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Ногоон нуур дээр нийтдээ 5.5 га газрыг чөлөөлөөд одоо ийм гоё цэцэрлэг түрээлэн барих ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь бол яг Улаанбаатарын төв газар ганцхан одоо Яв парк болон үндэсний цэцэрлэг түрээлэнгээс гадна энэ гэр хорооллын бүсгүүдэд ногоон байгууламж барих бодлогын хүрээнд бол одоо энэ ногоон нуурын цэцэрлэг түрээлэнгийн ажил үргэлжлээд явж байна. За одоо нийтдээ нэг 85 газар чөлөөлөхөөс 74 чөлөөлсөн байгаа. Тэгээ 11 нэгж газар бол чөлөөлөх шаардлагатай байгаа. Ер нь гэр хорооллуудад говьд байгаа баян бүрт шиг одоо ийм сайхан ногоон байгууламжуудыг хийн. Ингэснээрээ бас эргэн тойрны иргэдийн маань газрын үнэлгээ нэмэгдэх, эргээд орон сууцны хорооллууд бий болох, иргэд маань ая тухтай сайхан амьдрах боломж олцоо бүрдэх юм байгаамаа. За ер нь хотын бодлого бол нэгтрчлэгтэй газар дахиж бол орон сууцны барилга бариулахгүй гэдэг ийм бодлогыг баримталж байгаа. Газар байх юм бол бид нар ерөөсөө л ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, эсвэл бол сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх байдлаар ийм бодлого барьж байна. За ногоон нуур орчимд хэрэгжиж байгаа 1008 айл орон сууцны төслийн хүрээнд 960 хүүхдийн багтаамжтай сургууль барьж байна. Мөн тухайн байршилд 3.4 га газрыг чөлөөлж Апу компанитай хамтран 6000 хүний суудалтай UB Arena спортын ордон байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 114 нэгж талбарын 7.1 га газарт автомашины зогсоолыг байгуулна гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Тэгээ наан нь бол бид нар 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг бол төлөвлөж байна. Энэ маань одоо ингээ баригдаа явж байна. Тэгэхээр ер нь энэ орчныг бол ер нь нэлээд одоо хот төл талаас бас хөгжүүлээд иргэд олон нийтэд зориулсан ийм талбай босгоор байгаа. 3.4 га газарт UB Arena гэж манай одоо Апу компанийн маань бидний мэдих татврын 1%-аар болов иргэдтэй болон олон нийтэд зориулсан ийм сайхан спортын ордон нийтдээ 6000 хүний судалтайгаар одоогоор төлөвлөгдөж байна. За Мөнхбаатар даргын хажуу талд бас энэ машины зогсоолын талбай хязгаар чөлөөлөгч дуусгаа. За чөлөөлөх ажил маань яг эд үргэлжилж байна. За одоогийн байдлаар бол тухайн чөлөөлөх талбай маань 7.1 га газар байгаа. Тэгээд үнэлгээгийн маань зөвшөөрсөн 31, зөвшөөрлөг шатанда 54 явж байна. Одоогийн байдлаар. Тэгээд энэ жилдээ чөлөөлөх ажлаа ер нь нэлээд эрчимтэй хийж аваад дуусгах шат руу н оруулна гэдэг ийм төлөвлөгөөтэй байж байгаа. Иргэд ая тухтай орчинд амарч чөлөөт цагаа зөв болсон өнгөрүүлэх боломж бүрдэх юм. Мөн ногоон байгууламж нэмэгдснээр агаарын чанар орчны тогтцол сайжирч тухайн бүсийн иргэдийн эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг нэмэгдэх ач холбогдолтой. Цаашдаа ногоон байгууламжийг хотынхон төвд бус баян зүрх Чингэлтэй Сонгон найрхан дүүргийн гэр хорооллын байршилд барихаар ажиллаж байгаа юм байна.